бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Кизуна боловсролын төвөөс та бүхэндээ зориулаад Японд суралцаж, ажиллаж, амьдрахтай холбоотой төрөл бүрийн мэдээллүүдийг цувралаар хүргэж байх болно гэж амласныхаа дагуу өнөөдөр хоёр хөрхэн зочин урьж оролцуулаад байна. За нэг зочин маань болохоор Японд сургууль сураад тэндээ коллежид үргэлжлүүлээд суралцаад явж байгаа Ямба гэдэг шавь маань оролцож байна. За нөгөө нэг зочин маань болохоор одоо Японд сургууль сураад үргэлжлүүлээд ингээ явах гэж байгаа Синдамаа гэдэг бас шавь маань оролцож байна. Ингээ та хоёртоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Багшийн өдөр өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Ингээд Ямбагаас маань эхлээд өөрийгөө товчхон танилцуулаад явчих тийм ээ. За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Бямсран гэдэг. Одоо Японд ирээд 2 жил одоо 6-7 сар болж байна. Тэгээд анх Кизуна сургуулийн төвөөр одоо багшаараа дамжуулаад Японы хэлний сургуульд орсон байгаа. Тэгээд тэр хэлний сургууль маань болохоор одоо Edo Cultural Center гэдэг Японы хэлний одоо Edo хэлний сургууль гэдээ байдгийг. Тэгээд тэрэнд 2 жилээр суралцаад төгссөн байгаа. Тэгээд одоо яг сургуулаа төгсөөд коллежид суралцж байна. Баярлалаа. Синдамаа маань өөрийгөө танилцуулах уу? Намайг Синдамаа. Одоо болохоор Кизуна сургуулийн төвийн сурагч. Яванд болохоор бүлгийн бэлтгэл сонсон нэгтэй байна. Японы хэлний бэлтгэл суралцаа. Тэгээд цаашаа өргөжлүүлээд Японы ихтэй сургууль юм уу, коллеж төгссөн мэргэжлэрээ суралцахыг хүсээд ингээд манай Кизуна боловсролын төв суралцаад явж байгаа тийм ээ. Тийм юм. Бүлгийн бэлтгэл хийж байгаа. Цаашаа Японы суралцах байгаа. Тэгээ Японы улсад суралцах сонирхолтой байгаа болохоор одоо Японд Японы хэлний сургууль суралцаа, тэгээ коллежид үргэлжлүүлээд суралцаад явж байгаа. Одоо нэг ясандаа симпаяасаа гэсэн үг болох гэдэг симпай буюу номын ахаасаа одоо зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй болохоор энэ удаагийн дугаартаа зочноор үрж оролцуулаад байна. За ингээд миний асуулт байгаа хамгийн гол асуулт маань болохоор манай одоо сонсогч үзэгчдийн маань зүгээс ямар асуултууд хөвчлэн ирдэг вэ гэхээр Японд очиод Японы хэлний сургууль сурж байгаа оюутнууд ер нь хөвчлэн яаж амьдрдгийн болоо, амьдралын хэв маяг хөвшлэн ямар шохон байр байдалтай өнгөрдгийн болоо гэдэг асуултууд хөвчлэн тавигддгийн нэгт нь хоёрт нь болохоор Япон руу явж суралцж байгаа оюутнууд бааны ихэнхдээ сургуульдаа сурангаа өөрсдөө ажиллаа хийгээд сургалтынхаа төлбөрийг төлөөд ингээд суралцаад, ажиллаад, амьдраад явъя гэдэг өсөл сонирхол ихтэй тийм оюутнууд ирдэг болохоор энэ талаас нь ингээд одоо төвлөрөөд гэдэг юм уу Ямба маань одоо оюутан сурагчид хүүхдүүд маань зөвлөгөө өгүүлэх баярлалаа байна. За. Тэгээд ер нь Японы нэг өдрийн амьдрал болон одоо Монголын бас нэг өдрийн амьдрал хоёулаа бас их зөрүүтэй. Тэгээд би бас өөрөө тэрийг ойлгосон. Монголд байхад одоо сургуультай яваад хажуугаар нь тэгээд сургалтанд явж бас Японоор сурангаа тэгээд гэртээ очиж байдаг гэсэн бол одоо Японд ирснээс хойш болохоор зөвхөн нэг өдрийн төлөвлөгөө биш бүхэл бүтэн одоо 7 хоног 1 сарын төлөвлөгөө одоо гаргадаг болсон. Тэгээд Японд бол өглөө хичээл ер нь 9-өөс эхэлдэг ажил алба ч гэсэн. Тэгээд 9-өөс эхлээд 12:30 хүртэл нэг хүртэл одоо сургуультай яваад хичээл тарсан дараагаар жоохон амраад гэртээ очиж ажил руугаа явж явдаг. Тэгээд ажил нь бол мэдээж доотлон 4 цаг ажилладаг. Тэгээд гадаад оюутан болохоор 7 хоногт 28 цаг ажиллах хэрэгтэй байдаг. Яг эрхийн дагуу 7 хоногт яг ажиллах цагаа яг тааруулаад 4 хоногт яг 28-ыг шахаад ажилладаг байж болно. 28-аа яг ингээд 7 хоногт тааруулаад ажилладаг байгаа. За тэгэхээр одоо нэг өдрийн амьдрал мэдээж өглөөр босоод сургууль руугаа явах тийм ээ. Ер нь хэдэн цагийн үед босоод тэгээд галт тэргэндээ дэн шаандаа амжаад ингээд явхад ямар шохон байр байдалтай байх вэ? Японд ерөнхийдөө сургууль руугаа явхад сургуультайгаа хэрвээ ойрхон ингээд одоо байранд амьдрах юм бол ерөнхийдөө айгүй тийм өртгөн өндөр болдог байрны үнэлэмж нь. Тийм учраас аль болох сургуулиасаа тийм ч хол биш мөртлөө ерөнхийдөө жоохон зайтай. Одоо 1 цагийн зайтай байна гэдвэл Японд ерөнхийдөө их ойрхонтой ордог. 1 цагаас дээш болох нь хол авчдаг байгаа. Тэгээд манайх одоо сургуулиасаа 1 цагийн яг зайтай. Тэгэж бодоход би одоо өглөө 9-өөс хичээлд ордог болохоор өглөө нэг 7:20-д босоод гэрээсээ нэг 7:50 гэхэд гардаг. Тэгээд яг өглөө яг сургууль дээр 9-гээр очдог. Ерөнхийдөө Японд бас метро бас хоцордог.
хаяада. Тэгээ тийм учраас бас яг тийм цагийн яг тэг тааруулахгүйгээр одоо чинь 10 ч юм уу 20 минут өмнө бас гэрээсээ гарахгүй бас хоцрох магадлал бас аягүй өндөртэй байдаг. Ийм бас тийм байх нь шүү те. Хэдийн өндөр хөгжилтэй орон гэж байгаа ч гэсэн бас байгалийн янз бүрийн давуу тушгүй хүчин зүйлс байна тийм ээ. Ийм болохоор тэр бүхний тооцоолоод гарч яхад хэрэгтэй байхаа л гэж бас бодоод байна. Тэгээд яг хөө манайд нэг цаг орчим одоо гэрээсээ сургууль хүртлээр нэг цаг орчим явна гэхээр манай энд одоо Монголдо байгаа оюутан залуучуудын хувьд бол хэрэгтэй урт юм шиг санагдаж магадгүй л дээ. А гэтэл Японд бол харьцангуй дундаж богиндоо орох цаг хугацаа байна шүү дээ. Гэхдээ энэ цаг хугацааг бас өөртөө үр бүтээлтэй ашигтайгаар өнгөрүүлчих бас бололцоо байна гэх юм ээ. Тэгээд өглөө метронд яг суугаад нэг цаг явж байхдаа одоо өглөөний метро их дүүрдэг. Аюу олон үнэтэй. Тэгээд ямар нэгэн газар очиж зогсоод ч юм уу те ном унших ч юм уу сонин уншиж байгаа их байдаг. Тэгээд мэдээж бид нар бол Японы оронд очсон хүмүүсээс мэдээнд Японы аюу сайн сурах хэрэгтэй. Тэгэхэд бол мэдээж хичээл одоо ханзыг уншдаг. Одоо бас Японы сонсох сайжруулах хэрэгтэй. Тийм учраас өглөөс одоо метронд явж байхдаа одоо ном уншдаг ч юм уу жижигхэн тийм Японы ном их байдаг. Тийм ном аваад ном унших ч юм уу эсвэл сонсголоо сайжруулах байгаа юм бол Японы тийм асуулт өгүүлэх ч юм уу тийм кино үзэж ч юм уу явах юм бол айгүй тийм Японы хурдан сайжирдаг гэж боддог. Тэгэхээр төрөл бүрийн байдлаар өөрийгөө хөгжүүлэх, Японы хэлнийхээ мэдлэг чадварыг хөгжүүлэх тал дээр энэ цаг хугацаа маань харин ч баг илүү ашигтай, үр бүтээлтэй цаг хугацаа байж болох юм байна шүү дээ. За 9 цаг тэгээ сургууль дээр очичлоо. Тэгээ 9 цагаас хойшоо ер нь одоо хэдэн цаг болтол сургууль дээр хичээл намаа хийгээс хичээлдээ суугаад байдгийг. Ер нь хөлийн сургуулиуд нэг тогтмол цагуудтай байдаг. Одоо өглөөний хичээл нэхэд өглөө 9-өөс ахуулаад нэг 12:30 хүртэл ордог байгаа. За өдрийн ангийн ээж нь болохоор 1 цагаас мөн 1:30-аас нэг 4:35 хүртэл ордог. Тэгээд хичээл тарсан дараагаар тэгээд бүгдээрээ ажилдаа яваал сургууль дээр хичээлээ хийдэг ч юм уу эсвэл гэртээ очиод амарч байгаа шууд ажилдаа явдаг байгаа. За дараагийнхаа мэдээллийн болонгаар дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай. За манай хоёроо баяртай.